Яаж үр хүүхдээ нэг аятайхан шиг өсгөх вэ? За сайн байцгаана уу Бони байна. Өнөөдөр миний ярих гэж байгаа сэдвийг бараг гарчигнаас хараа шууд ойлгоцсон баг. Хэд хоногийн өмнөөс одоо нэгнийгээ бүлэглэн зодж байгаа, шалталж байгаа, тэгээ хүчирхийлж байгаа. Одоо нэгнийхээ гуйыг нь бахиар хавчиж байгаа зэрэг амар бичлэгүүд тархлаа штэ тий. За энэ бичлэгтэй холбоотой, энэ хэрэгтэй холбоотой миний энэ үзэл бодол миний энэ дуу хоолой хэрэгтэй хүнд нь хүрээсэй. Тэг хин нэгэнд нь зориг болж очоосай. Зарим хүмүүсийн одоо энэ ямар нэгэн зүйлд харах үнцгийг өөрчлөөсэй гэсэн үднээс энэ бичлэгийг хийж байна. За энэ амар бичлэгийг хийсэн хүмүүстэй одоо тэр бичлэгэн дээр гарч байгаа тэр хүүхэд зодж байгаа хүүхдүүд нэгнээ буруу юм хийгээд тахт нь зогсоохгүй өөрсдөө дагаж баясаж байгаа тэр хүүхдүүд зэрэг одоо ерөөсөө ярих ч юм аа угаасаа үнэхээр аимшигтай хүүхдүүд үнэхээр ямар ч хүмүүжил байхгүй хүнийг хайрлаж өрөвдөх тэ одоо аль нь зөв бэ аль нь буруу вэ гэдгийгээ ингээд ухамсарлагч чадваргүй болсон тийм амар ухамсарын дороотолтой хүмүүс байгаа байхгүй юу. За энэ бичлэг тархснаар одоо хүмүүсийн өчнөө санал бодол пост тий одоо тэр сэтгэгдэл бичлгүүдийг үзлээ л тий. Тэнгүүд энэ дээр ингээд хид хид юм хөндөгдөж байгаа. За нэгт болохоор миний үед ч гэсэн энэ хэрэгүүд байсан. Миний үед ч гэсэн энэ дээрлэхэлтүүд байсан. Ингээ гинт гарч ирсэн юм биш ээ. Дадлал байсан болохлээс биш одоо ингээд гар утас мутас сошиал медиа хөгжсөн болохоор одоо ингээд ийм амар ил цагаан болчихжээ гэдэг юм хүмүүс бас айгүй их ярьж ин л та. Гэхдээ ер нь бол үнэлдэ манай сургууль миний үед сургуулийн атмаа, байрны атмаа гээл нэг амар зартай охтууд нэгнийгээ дагуулж орц руу дагуулж оронгуудаа шууд үс мөсийг нь шатаасан ч гэх шиг те хуц ундрын тайлаа зураг авсан ч шиг янз янзын юм зөндөө сонсогдтол байсан л та. Гэхдээ нийгэм цаг үе өөрчлөгдөөд одоо эн чинь миний үе гэдэг одоо над дээр би өөртөө миний үе гэж ярьж байгаа юм бол 10 жилийн өмнөх үйл явдал. За тэгэнгүүт надаас хөвшин хүмүүс ингээд ярьж байгаа миний үеийг бас ярьж гин те. Эднэр чинь ингээд нийлээ бараг 20 жилийн өмнө нь болсон үйл явдлууд тахгүй юу? 20 жилийн өмнө байсан дээрлэхэлтүүд яагаад одоо хүртэл зогсохгүй байгаа вэ? Яагаад одоо хүртэл нэгнийгээ дээрлэхсэн, нэгнийгээ зодсон, нэгнийгээ хүчирхийлсэн, дарамтлсан те энэ бүх одоо үйл явдлууд яагаад алга болохгүй байгаа вэ? Яагаад бүр улам хөгжөөд боловсронгуй болоод гар утас гарч ирээд улам боловсронгуй болоод байна вэ? Энийг бид нар ярих хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр бол хид хідэн хүчин зүйлүүд байгаа тий. Мэдээж эхнийх нь бол миний бодлоор гэр бүлийн орчин байгаа. Хүүхэд байнга доромжлуулдаг, байнга одоо хүч хэрэглүүлдэг тий хүч хэрэгэлдэг орчинд өссөн бол энэ хүүхэд альва юмыг шийдэхдээ угаасаа хүч хэрэглэх л ёстой юм байна гэдэг тийм ойлголт тархиндан суудсан байгаа. Дараагийнх нь болохоор хин нэгнээс одоо хүчтэй гэдэг мэдрэмж авах тий эрх мэдэл мэдрэх тий бусдын анхаарлыг татах гэдэг юм байна. Тухайн хүүхэд нь өөрөө дотроо амар айдастай, дотроо амар сул дорой байж иж ингээ гаднаа сул дорой харагдаж байгаа хин нэгнийг онилж сонгоод тэгээд тэрийгэ дээрлэхснээрээ одоо за би хүчтэй шүү, би ингээд ийм амар зоригтой шүү гэдэг нэг тийм мэдрэмж аваад байгаа байхгүй юу. Тэнгүүд өөрөөр бас нэг тэр хүүхдийн таалагддаг бандн ч юм уу те ингээл ёо чи наатаа ингэж тэгээч гэл ингээл нэг хөөрөхөд нөгөөтг нь шууд нөгөө хүүхдийн анхаарлыг татахын тулд нэг хүнээ зөхиод авахч жишээний те. Энэ сэтгэл зүй бол яг тэр бичлэг дээрээс харагдчихлаа шүү дээ. Хань амар хүүхдүүд ингээ хөрцгөцсөн тий. Нөгөө охтууд нь бүр дүрдээ орцсон нөгөө хүүхдийг ингээ бүлгэлээ зодж ирсэн шүү дээ. Дараагийнх нь болохоор бүлгийн сэтгэл зүй гэж юм байдаг. Энэ нь болохоор одоо нэг хүүхэд ганцаараа тийм зоригтойгоор муу юмыг бол хийж чадахгүй байхгүй юу? Би хийгээгүй байсан ч гэсэн хүмүүс өмнө нь ингээл Шангрилагийн орцонд нэгнээ зодтгол байсан тий. Шангрилагийн орцонд ингээ янз янзын юм болж илээсэн. Би одоо энэ хүүхдийг зодох чихта ганцаараа биш байна тий. Намайг хүмүүс үзэж гин. Надтай хамт ийм хэрэг ингээ үйлдээд байж байгаа хүмүүс байна гэдэг нэг тийм сэтгэл зүй хэлээд байгаа байхгүй юу? Тухайн үйл явдал дээр одоо тэр шатан дээр байсан хүүхдүүд за болооч одоо наадах чи арай хитэрж гинэ ингээ болоо зогсооцсон бол өөрөөр хэлбэл үзэгчд дэмжихээ болсон цагт энэ хэрэгүүд зогсно гэсэн үг. Одоо тэр нөгөө бүлэглэж зодсон охтуудын найзууд нь гээд нэг 20-30 хүүхэд одоо шүглүүлсэн хүүхдүүдийн гэрийнх нь гадаа ингээ гэрийг нь анаа зогсож гин гэж юм. Цусан өшөө аавна гэ бүр ингээ амар мессеж авуулаа тий дугаараа нууцалж залгаад дарамтлаад бүр янз болж гин гэж юм. Тэгсэн нөгөө охтууд нь энэ тэнд лайв хийгээл тий 2-3 сарын дараа энэ хэрэг мартагдангууд би өстө чамаас өшөөгөө аавна би өстө жинхэнэ чамааг ална гэж ярьж штэ. Энэ охтуудыг өмөөрөө дагаа 20-30 хүүхэд хойно байгаа цагт энэ охтууд хизээж гимээ ухаарна гэж байхгүй, хизээж буруу юм хийгээд байгаагаа ч ойлгохгүй. Улмал хөөрөөл, улмал сэхэл одоо тэгэл нөгөө улмал нөгөө нэг эгог нь өдөөгөл ингээд сэхэгээл яваад байна.
За хүмүүсийн ярьж байгаа дараачийн нэг сэдв болохоор ардчлал. За хүүхдүүд айгүй их ардчлал ярьж байна гинэ. Ингээл юм л болохоор миний эрх би мэдчихээн та миний эрхэнд халдлаа гэдэг гинэ. За үгүй ээ хүүхдүүдээ ардчлал гэдэг чинь дуртайгаа хийх эрхийг хэлдэггүй маа. Эрх хариуцлага гэдэг хоёр юм чинь байнгын хамт явдаг системийг хэлж байгаа маа. Өөрөөр хэлбэл чи бодлоо хэлэх эрхтэй тэгтээ бусдыг хүндэтгэх ёстой. Өөрийн хүссэн зүйлийг бусдын эрхийг зөрчихгүйгээр хууль дүрмийн дагуу хийх ёстой. Чи машин аваад машин унаж болно те. Гэхдээ улаан гэрэл асангууд улаан гэрлэр давхиж ороод явган явж байгаа хүний эрхийг зөрчих ёсгүй гэдэг ийм л юм яриад байгаа байхгүй юу? Эрх гэж ярьсаар байгаад эрхийг нь ганцаараа ингэ үлдээгээд хариуцлагыг нэг мартчихвал зүгээр зах замбраагүй бүр ингээд амар заваарсан балер юм болно шүү дээ угаасаа. Эцэг эхчүүд томчууд хүртэл өөрсдөө энэ систем одоо өөрсдөө энэ нийгмийн нарийн ширийн энэ ойлголтуудаа мэддэггүй, хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, хүүхдүүдтэйгээ ярилцахдаа ингээд нэг дутуу дулмаг юм буруу зүрх мэдээлэл өгөөд ардчилсан нийгэмд хүүхдээ хүмүүжүүлэх ардчилсан хүмүүжил гэж нэг юм тустай ойлголт бас байгаа. Тэрийг юу н уншиж аваа. За хүүхдээ юу н яаж хүмүүжүүлвэл болох вэ? Тэ энэ ардчилсан нийгэмд тохирсон хүмүүжлийг яаж олох вэ гэдэг талаар бас нэг судлаад үзсэн байхад буруугүй. Хүүхдийнхаа саналыг байнга сонсох хэрэгтэй. Айдсаар биш ойлголтоор яагаад ингэдгийг яагаад ийм учиртай гэдгийг нь байнга тайлбарлаж ярилцах ёстой. Хүүхэд маань хүн дээрлэгдэх хүн биш байгаасай. Хүүхэд маань хүнд дээрлэхүүлдэг хүн битгий болоосай гэх ингээ хүүхдтэйгээ тулаад ярилцаад тэ одооны хүүхдүүд ингээд амар нээлттэй болцсон гэж ярьдаг шигэ та нар хүүхдүүдтэйгээ гоё найзлаад найз нагаад найз нэм шиг зөвлөөд ингээд тулж ярилцаасай. За тэгжээж хүүхэд нь за аль нь зөв юм бэ, аль нь буруу юм бэ? Тэгээ би алийг нь сонсоод алийг нь ингээ сонсохгүй өнгөрөх хэрэгтэй юм бэ? Алийг нь би хүлээж авах вэ? Аль хүүхдтэй нийлэхгүй авах вэ? Аль нь буруу вэ гэдгийг энэ хүүхд чинь ялгаж салгадаг тийм ухамсарын дархлаа гэдэг юм одоо толгоонд нь сууж эхлэх байх гэж бодож байна. Тэгээ энэ цахим хэрэглээнд нь бас эцэг эхчүүд хяналт тавих хэрэгтэй. Тэ одоо хүүхдийнхаа юу үзэж байгааг нэг харж YouTube дээр нь одоо ингээд тэдээс тэдэн цаг үзнэ гэдэг тийм тохиргоо байдаг штэ. Тэдэн цаг үзэх тохиргоог нь хийгээд өгчих. Насны хязгаарлалтыг нь оруулаад өгчих. Тэ? Бидний энэ Facebook дээр яваад байгаа бичлэг зөвхөн мөсөн уулын орой хэсгийг л бид нар ингээд харж байгаа. Тэрнээс ингээд даалт бүр маш аимшигтай юмнууд байдаг. Тэгээ Telegram гэж амар юм байна. Telegram дээр төлбөр төлөөд нэг группт орно. Тэн дээр ингээд 9 шидийн амар бичлэгүүд явдаг. Facebook дээр ч гэсэн төлбөр төлөөд янз бүрийн бичлэгүүд үзэх хэрэгтэй тийм групп чат хүртэл байдаг. Тэнд ингээ маш аимшигтай бичлэгүүд ордог. TikTok огт хэрэгэлдэггүй хүн татаж аваад хайлт дээр нь зүгээр нэг үсэг дарахад амар хайлтууд гарч ирж шít. Хүүхэд тэрийг одоо саваа гүтэл орж үзэн штэ. Орж үзэхгүй маа гэхэд тийм юм уншигдэж гин гэдэг чинь бас амар аа зү тэ. За тэгээд дараачих нь болохоор арг ирнэ боломжийн том ард талтай бол уснаас хуурай гараад ирнэ гэдэг юм яригдчихээн. Тэрний дүүн, тэрний ах нь эгчин би тэрний хүүхэд нь гэл тэ. Бид нар сая энэний жишээг бас хэдэн сарын өмнөөс сэдвүүлээ маш олон жишээгээр харлаа штэ. Хүн алаад шимдаанд хамт хийлцчээ цагаатгагдчихлаа. Хүний биед айхтар халдаад хүнийг ирэмдэг зэрэмдэг болгочоод тэ зүгээр л зорчих эрхээ хязгаарлуулаад торгуул төлөөл гараад ирчихнэ. Яг энэ хэрэгүүд гарангуут яг тухайн үед нь сошиалар бүр амар шуурдаг тест пүү паста нэрэ зохих хэргийг нь үгүй зохих ялыг нь өөрүүл ямар амар юм бэ энэ төр гээл бүр нилээн шуурж байгаа л сарын дараа өөрсийн сас гарч ирэл тэгэл мартагдчихна. Цагдаа нар хууль хүчний байгууллагууд нь ч хүртэл тоохоо байсан. Тэгэл нөгөө нэг ард талтай хүүхдүүд нь хэргийн нотлох баримт, тэгээ материал бүх юм нь байгаа тахт чинь хэргийг нь хэрэгсэхгүй болгоол ингээл алгуулчихна. Тэгээ сошиалар шуурангуут л нөгөө цагдаа нар нь за бид нар энэ хэргийг шалгаж ийн мөрдөж ийн гэх нэмэгдэл хийн. Нөгөө нэг гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд нь болохоор нөгөө цагдаа чинь намайг шүтдэг болж таарлаа марлаа гэсэн стори хийцэн. Хүн ямар ч ард талтай байсан, ямар ч одоо эрх мэдэлтэй хүний хүүхэд байсан хэрэг хийсэн л болов шууд ялаа үүрдэг баймаар байна. Зохих ёс орон шийддэг баймаар байна. Ард түмэн ч бас хариуцлага зөв нэгтэг, зөв шаардлага тавьдаг, эсэргүүцдэг. Худлаа үнэн мэдээллүүдэд шүүлтүртэй ханддаг тийм баймаар байна. Яаж ийм нийгэмд хүүхдээ өсгөх вэ? Өстой хэлэгч угаалга. Эцэст нь гэж хэлэхэд дээрлэлт бол кул зүйл биш ээ хүүхдүүдээ. Ийм зүйлийг мэдэрч байгаа бол ийм зүйлийг чимээгүй туулаад явж байгаа бол эн чинь сэтгэлийн хат мат биш шүү. Заавал хин нэгэнтэй ярилцаарай, хуваалцаарай, тэ мэдэгдэх газар нь мэдэгдээрээ, арга хэмжээ аваарай. Ийм зүйлийг харсан бол хизээч битгий чимээгүй өнгөрөөрэй. Хизээч битгий өөгшүүлээрэй.
хөөргөөрэй. Нэгнийхээ төлөө дуугардаг, нэгнийхээ төлөө босох зоригтой, нэгнээ өрөвдөж хайрладаг, хүндэлдэг. Тийм байцгаая хүмүүсээ. Заавал нэгнийгээ дээрлэхэж, нэгнийгээ ингэж ад үзэж, харааж, зүхэж, зодож, ингэж нэгнийгээ хинч биш болгож яг яах юм бэ?